Таны хувьд бас шадар сайдын ажиллаа өгөөд нэлээд хугацаа өнгөрлөө. Ер нь одоо яг энэ шадар сайдыг өгөх хэсгээр бол бас нэг асуудал яригдчихсэн. Таны хувьд өөрөө өглөө гэсэн боловч засгийн зүгээс бол одоо хариуцлага тооцоод гаргалаа гэдэг зүйлийг ярьсан. Таны хувьд одоо шадар сайдаа өгснөөс хойш бас мэдээлэл өгөө явж байгаа. Энэ тайлбар өгөөч. Үгүй зөндөө мэдээлэл өгсөн шүү дээ. Тэгээ одоо тэгээд өнгөрсөн юм яриад яг гоо тухайн цагийн одоо үжил бодлын зөрүү, зарчмын зөрүү гэдэг олон асуудлаас шалтгаалж засгийн газрыг орчуулах асуудал дээр гараа өсөж урж ирсэн. Энэ бол хөв хүний биш зарчмын шийдвэр. Тэр зарчмын дээр л байгаа. Одоо бол тухайн цагийн үеийн асуудлаа орхиод одоо ингээд засгийн газрын ажил төрөл эрчимтэй явах ёстой. Нийгмийн улс орны ажил амьдралаа хурдтай урагшуулах ёстой. Их хурлын үйл ажиллагаа мөн одоо бодлого шийдвэрүүдэд хурдтай гаргах ёстой юм л асуудлууд байгаа. Та нэлээд ерөнхий сайдтай хоцрох ёстой гэж гараа өсөж зурсан. Тухайн засгийн газарт ажиллаж байхад ямар нэгэн таарамжгүй харилцаа болон үйл зөв бас хам зөвлөх тийм асуудал гардаг үс юм уу? Ямар шахаад оруулсан. Энд ямар нэгэн тийм хувь хүний одоо асуудал харилцаа байхгүй. Одоо ерөнхий сайд, одоо өмнөх ерөнхий сайдуудтай аль алиндаа хамтарч ирсэн. Хүний талаас надад одоо энд үйл ажиллагаа явуулж байгаа ажил алга хариуцж байгаа хүмүүстэй ямар ч асуудал байхгүй. Тэгээд засгийн газрын үйл ажиллагаа гэдэг бол нийгмийн хүлээлт шаардлагад нийцсэн төрийн зөв бодлоготой дээрээс нь хамгийн гол нь олон нийт төрийн харилцан итгэлжилтээр явж идэг. Энэ итгэлжил өөрөө үнэн байх ёстой. Энэ итгэлжил өөрөө бодиттой байх ёстой. Энэ итгэлжил өөрөө яг хүний амьдрал руу, бор амьдрал руу чиглэсэн өнөөдрийн эдийн засаг нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн, амжиргааны төвшинг дээшлүүлэхэд чиглэсэн, ажлын байрыг бий болгоход чиглэсэн, цаашлах юм бол бизнес аж ахуй нэгжүүдийг дэмжих замаар зах зээлийн зарчмаар дийлэх ёстой юм бодлогоор байх ёстой гэдэг ийм зарчмыг л би баримталдаг хүн. Тийм зарчмын хүрээнд асуудлууд яригдсан. Тэр зарчмын хүрээнд зарим зүйлүүд шийдэгдээгүй яваагүй хит их тийм явцсан байгуулгаар явсан учраас тухайн үед одоо би зарчмын шийдвэрээ гаргасан. Энэ бол төрч ёсны яагаад гараа өсөж урсан гэдэг бол маш тодорхой шүү дээ. Энд нэг годомжинд хонголд одоо бидний тэнд очиж мэдээлэл хийгээл үнэн худал мэддэхгүй мэдээллээр ард иргэд рүүгээ мэдээлэл өгвөл хинт нь итгэхээ мэдхээ болцсон энэ цаг үед бид төртөө улс, төрч ёс, эрх зүй төрийнхээ хүрээнд альва үжил бодлын зөрчилдөөн байгаа бол тэрийгээ бид энэ улсын их хурлын танхим буюу хууль тогтоох тэгээд байгууллагын танхимд орж ирээд хэлэлцээд засгийн газар нь одоо хүлээн зөвшөөрөх хэмжээнд үйл ажиллагаа явуулж ийн гэвэл их хурл нь тэр гүйцэх засаглалаа баталгаажуулаад явгаа. Үгүй гэвэл тэр шийдвэрээ гаргаа гэдэг энэ хууль эрх зүйн хүрээнд гаргаж байгаа төрч ёсны дээрээс нь жудаг ёсны мөн чанарын шийдвэрээ гэж ойлгож байна. Тэрнээс биш та бүхэн хэрвээ ажиллаж байсан бол би энэ уртаа хугацаанд бол хаач очиж аль ч асуудлаар ямар нэгэн яриа мэддэгдэл хийгээгүй одоо явсныг мэдчих байх те. Тэр альва зүйл бол энэ төрч ёсныхаа хүрээнд явах ёстой л гэдэг ийм зарчмын хүрээнд хийгдсэн асуудал.